Сайн байцгаана уу? Энэ удаа саяхан гарч дууссан нэгэн сонирхолтой анимыг бэлтлээ. Кеничи Ямада амьдралынхаа ихэнх хугацааг тоглоомонд зориулсан. Тэрээр нэгэн нууцлах хүсэлт хүлээн авах ба эргэлзэлгүй хамгийн хүнд төрөл болох тамийн гормыг сонгоно. Гэтэл Кеничи Ален гих тариачин болж өөр ертөнцөд дахин төрдөг. Түүнийг нарийн төвөгтэй систем олон хүнд хэцүү даваанууд хүлээж байв. Манай сувгийг үзэж байгаа нийт хүмүүсийн 80% subscribe дарахгүйгээр үздэг юм байна. Тиймээс анима эхлэхээс өмнө лайк, subscribe-а дарж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руугаа орцгоё. Аним эхлэхэд нэгэн залуу 3 жил тоглоод дуусчихлаа. Хитрхийн амархан байлаа гэж гомдлолно. Маш хүнд удаан тоглох тоглоом гэж хайхад эд шид уран зөгнөлт ертөнцөд төгсгөлгүй тоглох гэж гарч ирнэ. Тоглоомын төвчний сонголт гарч ирэн амархан, энгийн, хүнд, тамийн гих сонголтуудаас там гэснийг сонгоно. Энэ нь энгийн төвчнийг бодвол төвшин нэмэхэд 100 дахин их оноо шаардна гэсэн байв. Харин мэрэгжил сонголт дээр элдчин, жадчин, элдний мастер, баатар, чөтгөрийн хаан, дуудах шидтэн гих сонголтуудаас хамгийн их одтой дуудах шидтэн гих мэрэгжлийг сонгоно. Дуудах шидтэн зөвхөн тариачны гэрт төрөх ба туршилтын хэлбэр байв. Манай хүн эхлэх товчийг дартал компьютер руу сорогдоод орчихно. Ухаан ороход тариачны гэр бүл дөнгөж төрсөн байх ба аав нь түүнийг Аалан гэж нэрлэнэ. Энгийн төвшнөөс 100 дахин их оноо цуглуулснаар төвшин нэмнэ. Төвшний хязгаар байхгүй гин. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-той баярлалаа. Энэ газар маань бүх төрлийн маус засах, механик кейбордны свич солих, чихвч засахаас гадна гадны хэсгийн эвдэрч илэгдсэн зүйлсийг сольдог. Мөн маусны наалт, мауспад бүх төрлийн хэрэгслийг авч явахд зориулсан хамгаалтын уут, хайрцаг гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэ хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. 35 настай мөнгөгүй, сургууль төгсөөгүй, найз бүсгүйгүй, ганц бие компани ажилтан өөр ертөнцөд төрөөд нэг нас хүрсэн байв. Ярьж чадахгүй байгаач сонсож бодоход асуудалгүй байна. Аавыг нь Роден, ээжийг нь Трэшиаг нь Аалан ч унтсан дүрсгэн статусаа харах гэж хэдэн зуун удаа оролцсон ч бүтээгүй гэж бодон статус нээгд гэхэд нэгэн ном өөдөөс нь гарч ирэхэд цочсондоо орилчихно. Аав ээж хоёр нь түүн дээр ирэхэд юу ч болоогүй мэт унтаж байгаа дүрсгэн. Тэднийг явахад дахин номыг дуудан үзүүлэлтэд шалгана. Түүний төвшин 1 мэрэгжлэн дуудах шидтэн. Мөн одоогоор шавж амтан бүтээх боломжтой гэж харагдана. Яаж дуудах учраа олохгүй эхлээд бүтээх хэрэгтэй байх гээд шавж бүтээлэх гэтэл шавж H гих карт гарч ирнэ. Гэтэл ээж нь түүнийг шалгахаар ирэхэд манай хүн дахиад л унтаж байгаа дүрсгэж байгаад жинхнээсээ унтаад өгнө. Өглөө болж шавжаа дуутахад ногоон царцаа гараад ирнэ. Ээж нь юу болсон бэ гэж ирээд царцааг харан сандарсандаа гიშгээд алчхана. Хэдэн өдөр өнгөрч царцаанаас гадна хулган дуудаж сурсан байв. Аав нь ч гэртээ ирэх ба өнөөдөр бодон агнсан гээд Ааланыг дагуулад бодон харуулахаар явна. Тэр бол Арбахерон гих шидийн аратан. Түүний нэрнээс санаа аав нь чамааг Аалан гэж нэрлсэн гэв. Манай хоёрч бодон өвчөж бэлдэж байгаа хүмүүс дээр ирэх ба аврах том бодон байв. Герда гих нөхөр ирэн өнөөдрийн баатар ирлээ гэж зарлана. Залуусч баярлан орилолтно. Аалан ч аврах бодон хүчтэй юу гэхэд энэ сий зэрэглэлийн шидийн аратан хүчтэй нэгийг ялах гэж 20 хүн хэрэг болдог гин. 10 сарын дараа түүний дуудах, бүтээх болон тэлэх шидийн төвшин нэгээр нэмэгдэн номон дээрээ тэмдэглэл хийж амьтдаа нэгтгэх боломжтой болсон гэж харагдана. Аалан ч орой хоолоо идэж аваад 2 хулган нэгтгэх гэсэн ч шидийн хүч нь хүрэхгүй байв. Тамийн төвшинч хэцүү юмаа гээд унаад өгнө. Аалан 3 нас хүрэхэд олон төрлийн амьтад нэмэгдсэн байх ба 2 амьтан нэгтгэн шувуу бүтээн. Шувуу дуу хоолой дуурайх, мэлхий, дайсны анхаарал татах, харин сохор номин нүх ухах ба занг бэлтгэхэд тохиромжтой байв. Гердагийн охин Крена ирэх ба дайчин болж тоглоёг нь модон сэлмээр тулалдаж эхэлнэ. Кренач зогсоо зайгүй ар араас нь дайрсаар Ааланы модон сэлэм хугарчихна. Аав ээж нь тарийн талбайгаас ногоогоо хураагаад ирэхэд манай хүн дээшээ хараад хэвтэж байдаг. Ээжийн гиз томорсон болохоор би оронд нь төмс хураахад туслая гэв. Гэтэл аав ээж нь одоохондоо жоохон болохоор Кренатай тоглож байхад болно. Гэрийн ажил тусаж байгаа чинь хангалттай. Том болоод хүссэн хүсээгүй хийнэ гэв. Та хоёрын шинжилгээний ёслолыг тэсэж чадахгүй нь гэхэд ээж нь 5 нас хүрэхээр бурхан Авьяасыг нь харж өгдөг гин. Аав нь Авьяастай бол тариаланч байсан ч зэрэг нэмэх боломжтой гэв. Өвөл болж нэгэн өдөр ээж нь төрөхөөр болов. Манай хүн ч чадхаараа л туслах гэж хичээнэ. Аав нь бас л юу хийхээ мэдэхгүй сандрна. Энэ үед Крена аав ээжигээ дагуулan ирэх ба ээж нь ирчүүд гарцгаа гэв. Манай хэд шүнжин гадаа хүлээн сууцгаах ба өглөө болоход хүүхэд уйлах сонсогдсон сэрцгэн. Аалан эрэхтэй дүүтэй болсон байв. Аав нь түүнд Маш гэх нэр өгнө. Аалан 5 нас хүрч аавыгаа даган шинжилгээний ёслолд оролцохоор явна.
Замдаа Кирена болон аавтай тааран хамтдаа цааш явцгаана. Тосгонд орж ирэхэд хүмүүс Аленыг хар нүдтэй хүүхэд байна гэж гайхан харцгаана. Сүмээс хүмүүс гарч ирэн бүтээгч бурхан Эремья хүн бүрд ижил боломж олгодог. Тариаланчаас баатар төрж байсан гэхэд бүгд гайхацгаана. Аленч баатар болон элдний мастер болоход зэрэг багтай гэр бүлд төрөх шаардлагатай гэж байсныг санана. Бүгд дотгош орж Ален сүмд байх хөшөөнүүдийг энэ ертөнцийн бурхад юм уу гэж харна. Тэдний дунд бүтээгч бурхан Эремья байх ба түүнийг нэг настай байх үед зурвас ирж байсан байв. Ёслолч эхлэхээр болж тосгоны тэргүүн Дебожигийн хүү эхлээд шинжлүүлэхээр болно. Бөмбөлөгт гараа тавихад түүнийг 8-аачин болох авьяастай гин. Аав нь ч их л баярлана. Шинжилгээ үргэлжлэн зарим нь авьяастай, зарим нь авьяасгүй байж таарна. Сүүлд нь Ален Кирена хоёр л үлдэх ба Кирена бөмбөлөгт гараа тавихад хүчтэй гэрэл цацран элдний мастер байж таарна. Хүмүүс ч элдний мастер гараад ирлээ гэж гайхацгаана. Аав нь бөөн баяр байв. Харин Ален шинжилүүлэхээр гараа тавихад бас л хүчтэй гэрэл цацран хоош шидэгдэн унана. Гэтэл түүнийг авьяасгүй байна гэв. Ален ч очоод хартал бичгийн алдаатай байх ба юуны чинь бүтээгч бурхан тоглоомын алдаагаач засахгүй залхуу амтэн гэж уурлана. Гэтэл аав нь зүгээр дээ харьцгаая гэв. Тэдний гэртээ буцан ирэхэд ээж дүү хоёр нь угтан аавна. Аав ээж хоёр нь авьяасгүй байсан чи бол бидний бахархал болсон хүү шүү гэж дэмжинэ. Ален ч энэ гэр бүл төрсөндөө маш их баярлана. Бүх чадвар зэрэг байгаа нь энэ ертөнцид тамийн зэргийг сонгосон нь зөвхөн бий л байх гэж бодно. Тэр бичгийн алдааг бүтээгч бурхнаар засуулах хэрэгтэй. Орой бүр гомдол явуулнаа гэв. Манай хэд ч Киренаг элдний мастер болсонд баяр хүргэхээр ирсэн байв. Гэтэл хоёр аав нь хоёулаа муухай царайлан сууцгаана. Киренагийн ээж нь тосгоны дарга өгсөн гээд арх гаргаж ирнэ. Нөгөө хоёр ч муудалцсаар Герда яагаад харилцаагаа таслах гээд байгаа юм гэхэд бүгд гайхацгаана. Родон тэр цэрэг болж цаашлаад язгууртан ч болж магадгүй. Тийм болохоор тариачинтай нийлээд байж болохгүй гэв. Харин Герда хинт хамаатай юм гэж уурлан барьцалдаж авна. Гэтэл Мичилда нөхрөө ганц зохиод л тэднийг салгана. Гердаг талбай дээр байж байтал Киренатай уулзахаар хүмүүс ирсэн талаар хэлнэ. Манай дөрөвч тосгонд очиход торгон цэргийн ахмад шинжилгээний ёслолыг хуурсан бол цаазын ялтай түүний авьяасыг жинхэнэ эсхийг шалганаа гэв. Гердач охинд маань аюултай шүү дээ гэхэд тулалдахгүй бол хамт цаазлнаа гин. Киренач сэлэм хараад баярлан би тулалдмаар байна гэв. Кирена дайран дид ахмад ихэндээ хамгаалж байсан ч зөрүүлээ түүн рүү дайрч эхлэн өшөглөхөд хан руу шидэгдэн унана. Харин нөгөө гурвыг эсэргүүцсэн учраас сэргүүд дарж аван зогсооно. Гэтэл Кирена босч ирэхэд түүнийг тойрон гэрэл гялалзан дахин түүн рүү дайрч дид ахмад юу ч хийж чадахгүй хамгаалсаар түүний сэлмийг хугалахад ахмад тулааныг зогсооно. Аав нь ч түүнээр бахархан баярлан зогсоно. Ахмад Герда дээр ирэн элдний мастер өсгсөнд нь талархан бүдүүлэг хандсандаа уучлалтгүй. Манай хэд ч тосгоны тэргүүн болон ахмадтай хооллохоор ирсэн байв. Аленч тосгоны тэргүүн яах вэ гэхэд энэ хоёр юу хийж байгаа юм бол гэж бодно. Би бол дайчдын салааны ахмад Зеноф. Захирагчийн тушаалаар элдний мастрыг шалгахаар ирсэн. Захирагч энэ тосгоныг Кирена тосгон гэж нэрлэхийг тушаасан гэв. Киренаг 12 нас хүрэхэд академийн хотод сурган ирээдүйд хааны албат болгох талаар хэлв. Ахмад ч хар нүдтэй хүүхэд гэж гайхахад тэр бол миний найз Родон болон түүний хүү гэхэд тосгоны баатрыг анзаарав гэд уучлаарай гэв. Ален гарч ирээд ээж дүү хоёртоо жимс авсан гэхэд аав нь би ч гэсэн авсан гэв. Ален арай гэж дуудах шидийн төвшин нэмэгдлээ гэж баярлана. Ээж нь дахин жирэмсэн болсон байв. Ален ч би цэвэрлж хий гэв. Хурдан дуусгаа шинээр гарч ирсэн зүйлээ туршиж үзнэ гэж бодно. Аавда анд явж үзмээр байна гэхэд аав нь их л уурлаж анд явна гэдэг тоглоом биш. Амь насаараа дэнчин тавьдаг гэв. Маргааш нь болж аав нь дахин анд гарахаар явна. Ален нэгтгэх аргуудыг олон удаа туршиж үзсэн ч шин төрлийн амтан гаргаж чадахгүй л байв. Харин шавж болон шувууг нэгтгэхэд ургамал гэсэн карт гарч ирнэ. Кирена ч ирж модон сэлмээр тулалдан дахиад л ялагдана. Гэрийнхээ арын мод руу чулуу шидэж бэлтгэлээ хийсээр бараг 20,000 удаа шидсэн ч ямар ч өөрчлөлт алга гэж бодно. Орой болж хүмүүсийн дуу сонсогдно. Гэтэл аав нь шархатсан байх ба бусд нь түүнийг зөөн авчирсан байв. Түүний шархан наалт наасан мэт ансан харагдана. Герда Мерюза гэх эмийн ургамлын ачаар амьд үлдэж чадсан гэхэд ээж нь тийм үнэтэй зүйл яаж олсныг асууна. Гердач ахмад бүдүүлэг хандсан гээд алтан зоос өгсөн байсан гэв. Ален юу болсон талаар асуухад тосгоны захирагч тосгоны хүмүүсээс бодон агнахад оролцуулаач гэж гуйсан. Ахмад аавыг чинь баатар гэж магтсан нь тосгоны хүмүүс явсан ч аюулгүй гих бодол төрүүлсэн. Тосгоны хүмүүст хамгийн амархан тогтоох үргийг өгсөн ч бодон хараад жадаа хаяад зүгтцгаасан. Тэдний нэгийг хамгаалах гэж байгаад өөрөө шархацсан гэв. Түүний хувийг маргааш авчирч өгье.
хүчтэй байгаарай гэд явна. Аав нь ч ухаан орох ба Ален би өдийг хүртэл хүчтэй болох талаар л бодож байж тэд бол тоглогчд биш. Энэ ертөнцид хүнд амьдралаар амьдарч байгаа хүмүүс гэж бодно. Гердаш тэдний махыг авчирх ба танай гэр бүлийг өвлийг давтал хамгаалнаа гэхэд Аленч надад даатгаад сайн амар би гэрээ заавал хамгаалнаа гэв. Аленч ус аван савнуудаа дүүрэхэд ингэж их хийвэл зөөж дийлэхгүй шүү гэхэд зүгээр л өргөөд явах ба хүмүүс ч хүчтэй юм гэж гайхацгаана. Харин ногоо хураахыг Герда зааж өгөх ба хоёр гараараа тат гэтэл ганц гараараа татаад л гаргаад ирнэ. Хураасан ногоогоо гэртээ авчрах ба үүний 60%-ийг нь захирагчид өгөх юм уу гэж гайхна. Гэтэл тосгоны захирагч аавынхаа хамгаалсан нөхөртэй хамт ирнэ. Нөгөө нөхөрч түүнээс уучлалт гуйхад дараагийн удаа болгоомжтой байгаарай гэнэ. Аленч хэсэг газрын тариаг хадан мэлхийнүүдийг дуудан гаргаж ирээд занганууд бэлдэн өөрөө нуугдан хүлээн. Гэтэл Арбахерон гих бие зэрэглэлийн шидийн аратан хүрээд ирнэ. Манай хүнч зүгтах гэж байснаа чадах байх гэр бүлийнхнийхээ төлөө гэж бодон түүн рүү чулуу шидэн модон сэлмээр толгоорон зөгтөл зөрүүлээ түүнийг зохиод унахчихна. Нохойнуудаа дуудан түүнийг хазуултал бүгдийг нь устгана. Дахин түүн рүү дайрахад энерги сордог өтнүүдээрээ дайруулан нохойнуудаар хазуулж байгаад толгойд нь зогсноор ялж чадна. Арбахерон нэгийг яллаа 100 XP нэмлээ гэж харагдана. Ален шидийн аратан яллаа гэж их л баярлана. Гэртээ аваад иртэл нөгөө хэд нь бүгд гайхацгаана. Аав нь нүүрний шалбархаанаас өөр гимтээгүй биз гэж санаан зовно. Гердаш бэлдэж янзлахтан туслахаар болно. Манай хоёрс тосгоны тэргүүн дээр ирэн хин нэгний тушаалаас болж тосгоны баатар хүнд гимтэж гэрийнхэн нь өлбөрч үхтээрээ тулчихсан гэж байж үд болон шидийн чулууг нь өгөөд бүх махыг нь өөрсдөө авахар болж дахиж байрсан ч адилхан шийдэхээр болно. Аленч дахин мэлхийгээ ашиглан Арбахерон дуудах ба хоёр Арбахерон нисээд ирнэ. Өтнүүдээрээ соруулан нохоонуудаараа хазуулж байгаад толгойд нь зохин ялна. Нэгэн зэрэг хоёрыг ялснаар 200 оноо нэмэгдэн 2 дугаар түвшинд хүрнэ. Аленч маш их баярлан түүний үзүүлэлтүүд бүгд өссөн харагдана. Ален аав ээж хоёртой нэг настай байхдаа бүтээгч бурхан Эрмиятай ярьсан бусдаас ухаалаг хүчтэй болсон 100 дахин хүн шалгуур оноосон талаараа хэлнэ. Аав нь шинжилгээний ёслол дээр яагаад авьяасгүй гэж байсан талаар нь асуухад шинэ авьяас болохоор харагдаагүй гэсэн гин. Тэгвэл ямар авьяастай юм гэхэд тэрийг хэлээгүй гэв. Дуудах шийдтэн болон дараа төрөл гэдгээ одоохондоо нууцлахаар болно. Аав нь энэ талаараа хүнд хэлж болохгүй шүү. Бурхны нэрийг барьсан гих байх. Гэхдээ Гердад хэлчихье. Кренаг элдний мастер гэд гайхуулаад байдаг юм гэв. Аленч махаа бэлдэн Гердаг даган тосгон дахь дэлгүүр орохоор явна. Тариачид болон тосгоныхын ямар ялгаатайг асуухад зэрэг зэнда болон татвар өөр гин. Тэд жилд 3 алтан зоос төлдөг. Нэг хүний 10 алтан зоос төлж тосгоны иргэн болох боломжтой. Бас захирагч шийдвэрлэж болно гэв. Тэд ч дэлгүүрүүдээр орон махаа, давс, ногоо, жимс, түлээний мод зэргээр солилцсон. Харин дараагийн удаа Ален ганцаараа явн солилцож авч байгаа зүйлсийнхээ үнийг судлан тооцоо хийн. Эмийн дэлгүүрт ирэн шидийн хүч нөхөх юм асуухад тийм үнэтэй зүйл байхгүй гин. Шархны эмийг тэмдэглэл дээрээ зурж аван аавыг нь эмчилсэн цэцэгний талаар асуухад байхгүй, байсан ч хямдруулахгүй гэж уурлав. Герда 5 алтан зоосны цэцгийг нь гуйсаар байж 3 зоосоор аваад мөнгө өгөх гэж их утсан гэхэд Ален түүнд нэг боодол мах өгөн таны ачаар аав маань аврагдсан гэв. Цааш явж байгаад сүх ашиглагч болон тосгоны тэргүүний хүү нартай таарахад түүнийг түлхээд унахчихна. Тэд тулалдан Ален амархан ялна. Түүнээс хойш догоороо эдэн дээр ирж бэлтгэл хийдэг болсон байв. Аав нь тосгоны тэргүүнтэй уулзаж ирээд жилд агнах бодонгийн хэмжээг нэмэхээр болчихлоо. Үүнээс болж тосгоны хүмүүсийг дахин анд оролцуулах болсон гэв. Ален ч тэднийг нэмэр болохоор болгох хэрэгтэй. Надад даатахгүй биз гин. Родон удаан хугацааны дараа дахин анд гарахаар болсон ба Аленыг хамт авч явахаар болсон байв. Гэхдээ түүнийг тулаанд оролцуулахгүй гин. Бүгд байрлалаа аван Ален тосгоны хүмүүстэй хамт модны ард нуугдана. Хоёр нөхөр модон дундаас бодон дагуулan гарч ирнэ. Гердагийн бүлэг бодонг жадаар тогтооход Родоны бүлэг хажуунаас нь дайран бодонг хөдөлгөөнгүй болгоно. Энэ нь тэдний олон жилийн турш ашиглаж ирсэн арга байв. Ален ч нөгөө хоёр нөхрийг явуулах ба аюулгүй болсон бодонг дуусгаж чадна. Тэднийг анд аюулгүй оролцуулснаар түшинг нь нэмэгдүүлэх зорилготой байв. Ален ус авч яваад бодон өвчих ажлыг хийдэг нөхөртөө танилцсан. Түүнд Арбахерон өвчих санал тавин оронд нь нэг бүрээс 2 боодол мах өгөхөөр тохиролцсон. Дараагийн анд дахин шинэ хүмүүс нэмэгдсэн байх ба Ален дайрч ирж буй бодонгийн замд царцаагаа дуудснаар анд оролцсон болж 3 дугаар түвшинд хүрсэн байв. Алены төлөвлөгөөний ачаар 15 бодон агнсан гэж тосгоны тэргүүн түүнийг шагнасан байв. Тэднийг эргэж ирэхэд аав ээж нар нь ч
шинэ оны баяр гээд хоол бэлдсэн байх ба хамтдаа хоололцгооно. Аав нь Алены төлөвлөгөөний ачаар 20 бодон агнах асуудалгүй бололтой гин. Гердач ард чинь байгаа гоё юм юу вэ гэхэд тосгоны тэргүүний бэлгэлсэн арх гэв. Нөгөө хоёрч бөөн баяр болоход надтай өсөлдөөд ялвал өгье. Харин би ялвал анд оролцохыг зөвшөөр гэв. Ален гар барилдаанаар өрсөлдөе гэхэд нөгөө хоёрч зөвшөөрнө. Эхлээд Гердатай гар барилд нь түүнийг амархан ялна. Харин аавдаа ялагдах ба амлснараа тэдэнд архиа өгнө. Аав нь намайг ялахгүй л бол анд оролцоно гэж байхгүй шүү гин. Төвшин нэмснээр И зэргийн шидийн аратан картны зайн 10-аар нэмэгдэж тэрнээс гадна агуулгах гэсэн зүйл нэмэгдсэн байв. Ален чулуу моднууд хийж үзэн хязгааргүй хэмжээтэй гэдгийг нь ойлгоно. И зэргийн шидийн аратан дуудах гэж оролцсон ч И зэргийн шидийн чулуу шаардлагатай байв. Ален ч хадгалсан мөнгөн дундаасаа шидийн чулуу аван агуулгахтаа хийснээр ирвэхийн карт гарч ирнэ. Түүнийг дуудахад маш том ирвэхэ гарч ирнэ. Түүнээс гадна сэлмэн соёот ч нэмэгдсэн байв. Ирвэхэ таамаа хоёрыг нийлүүлснээр И зэргийн шувуу нэмэгдэнэ. Цаашдаа шинэ карт бүтээх, тэднийг хослуулах зэрэгт шидийн чулуу их хэрэг болох нэ гэж бодно. Тосгоны тэргүүний хүү И зэргийн шидийн чулуу хогноос ялгаагүй болохоор хаа савгүй байгаа гин. Ален шидийн чулуу ашиглан олон карттай болсон харагдана. Ирвэхэ тоосонцор ашиглан тайвшруулах, таамаа дайралт хийх, шувуу мэдээлэл цуглуулах, ургамал ангаах, чулуу хамгаалах төрлийн чадваруудтай байв. Ингэснээр дайралт, хамгаалалт, тусламж, хайгуул гэх мэт бүх үүргийг ганцаараа гүйцэтгэж чадна. Энэ л дуудах шидэтний хүч юм байна. Дээрээс нь агуулгатай болсон нь шидийн чулууг их хэмжээгээр авч явах боломжтой болж байна гин. Тосгоны тэргүүн тэднийг дуудан удахгүй захирагч ирэхээр болсон. Бодон агнахыг харахыг хүссэн гин. Харин Аленыг захирагчийн дагалдан болж өгөөч гин. Аленч захирагч тариачдыг өргөмжилбэл энгийн иргэн болох боломжтой гэдгийг санан зөвшөөрөхөөр болно. Захирагч Гранвилл гүн охины хамт ирж тосгоныхон бүгд түүнийг угтан авна. Гүн бодон гахаан хэцүү хүсэл тавьсандаа уучлалтгүй хаанаас ирсэн тушаал болохоор өөр арга байсангүй гин. Корнел гүн хааны өмнө тэр талаар ярьснаас л боллоо гэж уурлана. Гүн хоол амтсан амттай юм. Энэ юуны мах вэ гэхэд Ален өчигдөр барьж бэлдсэн Арбахероны махаар танд зориулан хоол бэлдсэн гин. Торгон цэргийн ахмад Родоны хүү юу гэхэд тийм ээ би маргаашийн анд та бүхнийг дагалтахаар болсон гэв. Гүнгийн охинч түүнийг тариачин гэж дорд үзэхэд аав нь тэд ч гэсэн ард иргэдийн маань нэг гин. Ахмад хэцүү бол торгон цэргүүдийг анд оролцуулнаа гэхэд Ален асуудалгүй 20хан бодно шүү дээ. Маргааш баталж харуулнаа гэв. Маргааш нь болж Гранвилл гүн торгон цэргүүдийн хамт тосгоноос гарна. Анхи хэсэг цамхаг барьж бэлдсэн харагдана. Өгөөш болсон хүн бодон дагуулan гарч ирэхэд хаалт барьсан хүмүүс бодонг хоёр талаас нь хавчин зогсооно. Жадчид дайрч Родон бодонг дуусгана. Гүнгийн охинч муухай царайлан сууна. Араас нь дахин хоёр бодон дагуулж ирэх ба Ахмад тэдэнд тусал гэхэд Ален тэднийг агнах баг бэлэн байгаа санаа зовлтгүй гэв. Родон Герда хоёрын баг хоёр бодон агнаж дуусгана. Нэг дор 3-ыг агналаа. Ингэснээр 10 үлдэж байна гэхэд Гранвилл гүн их л гайхна. Аленч танаас гуйх хоёр зүйл байна. Эхнийх нь хаалтыг дахин хоёроор нэмэгдүүлмээр байна. Хоёр дахь нь арх. Энэ чигээрээ бодон агнвал тосгонд мах илүүдэж үнэн буурна. Арх оруулж ирвэл үнийг барихад нэмэр болох байх гэв. Яагаад арх гэдгийг асуухад тэд амь насаараа дэнчин тавьж ан хийдэг гэхэд ойлголоо гэв. Гранвилл гүнч Аленыг өнөөдөр сайн ажиллаа гэж магтана. Тосгонд эргэж ирээд гүн манай гуравтаа уулзан шагнахаар болно. Аленч дотроо мөнгө энтер яах вэ? Энгийн ард болгоод өг гэж бодно. Гүнч тэдний хоёр гэр бүлийг энгийн ард болгож байна гэв. Ален маш их баярлан 8 жил хүлээсний эцэст гадагшаа анд явж чадхаар боллоо гин. Туслах нь хааны асуулгасан зүйлийг сануулхад гүн анх бодон гахаа агнаж эхэлсэн шалтгааныг асууна. Родонч муухай царайлахад Герда би тайлбарлая гин. 13 жилийн өмнө 100 орчим хүмүүс энэ тосгоныг зорин ирсэн. Хагас жил бололгүй бодон гахаа дайрч хамаг хүнсийг маань идсэн. Родон бодонг агнах санал гаргаж бөөнөрөө жотууд хармуур ашиглаж арай гэж нэгийг агнсан. Тэр үед бид нэг нөхрөө алдсан гэв. Гүн чиний шийдвэрийн ачаар тосгон өдий хүрлээгээд ахин шагнахаар болно. Юу хүсэж байна гэхэд Аленч аава арх асуугаач гэв. Гэтэл аав нь манай хүүг гэртээ ажилуулаач гар хөлийн үзүүр зарахад болно гэхэд гүнгийн үйлчлэгч ухаалаг хүү болохоор асуудалгүй байхаа гин. Гэтэл гүн үгүй харин чамайг харштаа зарцаар авч байна гэхэд аав нь баярлан уйлахад Ален дургүй байсан ч аавыгаа харан хүлээн зөвшөөрнө. Ален явхаар болж Гердагийнхан гаргаж өгөхөөр ирсэн байв. Ален Кренатай сүүлийн удаа байж магадгүй гэж бодон тулалтна. Крена ялагдлаа гэхэд Ален тэнцээ байла дараа уулзахдаа ялагчаа шийдэцгээе гин. Сүх ашиглагч хүү ирэн түүнд нэгэн хутга өгөөд
ямар ч байсан өгсөн шүү гэд яваад өгнө. Аав ээжтэйгээ тосгонд ирж гүнгийн хөсөгт суун тосгоноос хөдлөнө. Ален Гранвилл гүнгийн эзэмшилд ирэн охиных нь хувийн зарц болсон байв. Зарц нартай хамт хооллон зарц үйлчлэгч нарын ялгааг асуухад зарц нар гэр бүлийн гишүүнд тооцогддог талаар хэлнэ. Аленч аав нь яагаад тэгж их баярлаж байсныг ойлгоно. Гүн түүнийг шидгүй талаар хэлэхэд түүний охин би шидтэн гэж өнгөрнө. Харин ахыгаа сэлэмчин гэхэд аав нь чадварынхаа талаар битгий хэлж бай гэж уурлахад бага ах нь би ганцаараа чадваргүй гэж уйлна. Ален үдээс хойш амралттай гээд хотоор явхаар гарна. Адал явдал хайгчдын бүлгэмдэр ирэн бүртгүүлж болох уу гэхэд 12-оос дээш настай байх шаардлагатай гэв. Мэдээлэл цуглуулахаар самбар дээрх хүсэлтүүдийг харж байтал нэг нөхөр энд хүүхэд байх газар биш шүү гин. Аленч түүнээс шидийн араатнуудын талаар асуухад өндөр зэрэглэлтэй мангасууд цагаан луугийн уул хаваар цугладаг гин. Мадаграш гэх мангасыг яагаад устгадаггүй юм гэхэд тэр маш хүчтэй бас хурдан болохоор аюултай гэв. Цагаан луугийн талаар асуухад аимшигтай их хүчтэй тэр ууланд метрилийн орд байдаг болохоор олборлохын тулд шагналал нь өссөөр байгаа гэв. Аленч амралтынхаа өдөр хотоос гарan ойр хаваар мангас агнахаар явна. Хавкийг олноор дуудан мангас олуулахаар явуулна. Тэдний нэг нь гоблинуудыг олсон байв. Таамаагаар дайруулан харин эрвээхээгээр тэднийг унтуулснаар ялж чадна. 5 гоблин устгаснаар 1000 оноо нэмнэ. Дээрээс нь тэдний шидийн чулуунуудыг цуглуулна. Үргэлжлүүлэн мангасуудыг агнаж явсаар орой болно. Цааш явцгаая гэхэд шувуунууд нь харанхуйд харж чадахгүй ба төөрснөө ойлгоно. Ален төмрийн дархнаар шидэхэд ашиглах төмөр бөмбөлөг хийлгэн авна. Нэгэн оройтож ирээд ахлах зарцад баригдчихна. Гүн түүнийг амралтын өдрөөр юу хийгээд байгааг нь асуухад би бол бодон агнагч Родоны хүү. Хотын ойролцоо ан хийсэн гэдгээ хэлнэ. Гүнч төрлөх зангаа орхиж чадахгүй байх гин. Ахлах зарц гэр бүлийн нэр хүндэд муугар нөлөөлөх учраа ангансан амьтныг чинь Гранвилл гэр бүл худалдаж авч бай гэв. Аленч дахин ан хийхээр ойд байж байтал Хавк түүнийг орилон дуудана. Яваад очтол бүлгэмдэр таарч байсан аялагчд байх ба нэгэн шархатсан харагдана. Ален дуудах шидэ ашиглалгүй гоблинуудыг устгана. Эмчлэх ургамал ашиглан түүний шархыг эмчилнэ. Яаж талархлаа илэрхийлэх талаар асуухад өөрийнх нь талаар нууцлж мөн зэрэглийн чулуу цуглуулж өгөхөөр болно. Гүнгийн гэр бүлийг хооллон суухыг хараад гинийхнээс нь ч баг мах идэж байгааг гайхна. Эзэгтээ шинэ оны баяр болох гэж байхад бодон гаргаж чадахгүй нь гэхэд гүн энэ удаад яах ч аргагүй нь гин. Гэтэл Томас дараа цагаан бууг бариад ирээч гэхэд Сэшил надаар дамжуулж түүнд тушаал өг гин. Эзэгтээ түүнд хэцүү байлгүй дээ гэтэл Ален ойлголоо гэв. Ален цас ухан өрх бэлдэж байтал Хавк цагаан бууг олсон байв. Мэлхийн нүдээр түүнийг өрхтөн дагуулж явсаар бэлдсэн нүхэндээ оруулж чадна. Цагаан бууг харсан зарцнаар сандралдан ирэхэд түүний доороос Ален Томас эрхмийн тушаалаар цагаан бууг барьж ирлээ гин. Түүнийг харсан гүн ийм хүүхэд яаж авьяасгүй байх юм. 8 настай байж зэрэглэлийн мангас агналаа. Дахин шалгуул гэв. Ахлах зарц түүнийг анчин болгохоор болсон талаар хэлнэ. Цалингэн нэмж 100 мөнгөн зоос болгоно гэв. Аленч тус бүрийг нь худалдаж авч байхаар тогтмол цалин өгсөн дээр гэж байгаа юм уу? Хэдэн хоол болох юм цуглуулад бусад үед нь чөлөөтэй гоблин агнж чадах нь гэж баярлалтал. Ахлах зарц анчны ажлаа 7 хоногт нэг удаа хийхэд болно гэв. Ален Сэшилтэй хамт ахыг нь тосно. Ах нь академийнхаа амралтаар ирж байгаа байв. Ален авраг дахиа болон мэлхий агнаж авчирна. Ахмад болон залуу эзэн Михай нарын тулалдаж байгааг сонсоод үзэхээр ирнэ. Михайч түүнийг хараад тулалдаж үзхийг хүснэ. Гүнч зөвшөөрөн тулалдахаар болно. Тэднийг тулалдаж эхлэхэд эзэгтэй санаа зовон харахад Ахмад Михай 1 жил академид явж олон төрлийн сургуулилт хийсэн. Академид яваагүй хүнд ялагдана гэж байхгүй гэв. Ахмадын хэлсэн ёсоор Михай ялна. Дүү нар нь түүнийг илүү хүчтэй болжээ гэхэд зуны амралтаараа данжин орж байсан. Бас сэлмийн мастер Двергээр заалгаж байгаа гэв. Хэд хоногийн дараа Михай буцаж Ален академи дээрээс нь данжин байгаа гэхээр гоё юм аа гэж бодно. Гранвилл гүн дээр Карнел гүн ирэх ба тэр нь цагаан лууны уулын нөгөө талд байх нутгийн захирагч байв. Бэлдсэн хоолыг амсан амттай юм. Энэ бодонгийн мах уу гэхэд тийм ээ гэв. Яг үнэндээ тэр нь эвэртэй тулай мах байв. Цагаан лууны ууланд метрилийн судал байдаг ба хоёр захирагчийн газар нутагт аль аль нь уурхайтай. Цагаан луу 100 жилд нэг удаа байрлалаа сольдог учраас одоогоор Гранвилл гүнгийн тал хэцүү байдалд байгаа гин. Ямар шалтгаантай ирснийг нь асуухад баг охин шинжилгээний ёслолд оролцсон. Азар авьяасгүй байсан гэж баярлан инээн. Аленч авьяастай байж болохгүй юм уу? Язгууртнууд ч сонин юм а гэж гайхана. Ален амралтын өдрөө нөгөө аялагчдтай уулзах ба
Сэд зэрэглэлийн мангасуудын талаар асууна. Нөгөө хэдэн ч гайхан аюултай гэдгийг нь мэдэж байна уу гэхэд тийм болохоор л та нараас асууж байна гэв. Нөгөө хэдэн ч зэвсгийн дэлгүүрт агуулж ирэн Аалын нүмерэг сонгон авна. Аалын ойд явж байгаад унтаж буй орктой таарна. Тамаагаар дайруулсаар буулгаж авснаар сэд зэрэглэлийн шидийн чулуу олж ав. Цааш яван сэд зэрэглэлийн хуйх цох руу тамаагаар дайруулсан ч түүний хатуу хуйгт огт нөлөөлдөггүй. Эрвээхийн тоосонцруудын ачаар ухаан алдуулж арай гэж ялна. Аалын Сэшилээс гуйн шидийн багшаас нь шид ашиглаж чадах үгүйгээ мэдхийг хүснэ. Гэтэл багш нь болор бөмбөлөгт гараа тавиад үзгэн. Аалын гараа тавьсан ч ямар ч өөрчлөлт байхгүй байв. Дуудах шидтэн байж хэрэг алга гэж бодно. Нэгэн өдөр Мадаграш хот руу ойртож байгаа талаар мэдгдэнэ. Ахмадыг хаана байгааг асуухад шидийн аратантай тулдгаар явсан. 2 өдрийн дараа ирнэ гэв. Аялагчдын бүлгэмд хотын хамгаалалт болон иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүсэлт гарга гэв. Аалан ч оролцохоор болно. Түүнийг хотын хаалган дээр ирэхэд Мадаграш аль хэдийн ирсэн байв. Хаалганы гаднах морин тэрэг рүү дайран морийг нь идэж байх ба дотор нь хүмүүс байгаа харагдана. Аалан төмөр бөмбөгөө шидэн түүний нүдийг онов. Өөрийгөө өгөөш болгон Мадаграшийг дагуулan явна. Түүнийг саатуулан дагуул зүгтэн явсаар 3 өдрийн дараа хотын хаалган дээр арай гэж ирээд ухаан алдан унана. Түүнийг ухаан ороход Сэшил хүний санаа зовоогоод гэж уйлна. Гүн болсон бүх явдлыг сонсоод түүний гавьяаг үнэлэн 10 алтан зоос, мөн түүний аварсан гэр бүл талархлаа илэрхийлэн алтан зоос өгсөн байв. Ааланч мэтрэл илттэй болно гэж баярлана. Зум болж Михай амралтаараа дахин ирсэн байв. Аалантай тулалдаж дахин ялна. Гэтэл цагаан луу нислээ гэж мэдгдэнэ. Гүнч ашгүй мэтрэлийн уурхаа ажиллаж манай эзэмшил буцаад эд хөрөнгөтэй болох нь цэргүүдээр уурхааг судлуул гэхэд Ахмад судалгаанд хэдэн сар шаардлагатай гэв. Харин Аалан цэргүүдээс болж туршлагын оноогоо цуглуулж чадахгүй болох нь гэж санаа зов. Хотоос нилээд хол ирэн үзүүлэлтүүдээ шалгана. Шинээр хуваалцах скил нэмэгдсэн байх ба Хавкийг дуудан хуваалцах скил ашиглахад хараагаа хуваалцах буюу Хавкийн харж байгаа зүйлийг харж чадна. Аалз болон Баавга нэмэгдснээр хоёрх цохуудыг асуудалгүй ялна. Ийхүү аратны салаатай болно. Хавк болон хоолоовоор хайгуул хийж загас бусдынхаа бултах чадварыг нэмнэ. Баавга дайралт хийж Аалз дайсныг зогсооно. Ингээд төгс боллоо гин. Ааланд нэгэн санаа төрсөн. Шувуунда хараа хуваалцах скил ашиглан гэрийнхнээ харан сайн сууцгааж байгаад нь баярлана. Аалан 9 нас хүрэхэд Ахмадын удаан үргэлжилсэн судалгаа дууссан байв. Уурханууд 100 гаруй жил ашиглагдаагүй учраас мангасын үүр болсон ба уулын ойролцоох тосгонууд орк гоблинуудын үүр болсон талаар мэдэгдэнэ. Гүн дахин ажиллуулахад хэр их хугацаа орох вэ гэхэд багадаа 3 жил болох байх гэв. Гүн аль болох яаралтай нээх хэрэгтэй шүү гин. Харин нөгөө талд Корнел гүн уурхаг ажиллуулах гэж оролдоод олон хүн цагаанлууд алуулсан байв. Аалан хашид ажиллаа хийж байх хооронд дуудсан амьтад нь мангасуудыг устгаж байгаа харагдана. Гоблины үүрийг цэвэрлэхэд Аалан өөрөө ирсэн байв. Бавгаануудаар дайруулахад Гоблин Кинг гарч ирсэн ч асуудалгүй цэвэрлэж дуусгана. Дахин зум болж Михай Актамиа төгсөн буцаж ирэх ба түүний царай нэг л баргар харагдана. Аалан тэр хоёр тулалдан дахиад л ялагдана. Михай дүү нартаа язгууртны үүргээ биелүүлэх учраа хэсэгтээ эргэж ирэхгүй байх гин. Аав ээж хоёр нь ямар шалтгаантайг нь мэдэж байгаа харагдана. Санаа зовлтгүй 3 жилийн дараа эргээд ирнэ гэв. Михай Ааланд Сэшилийг хамгаалж байгаарай гэж гуйгаад явна. Аалан 10 нас хүрч төвшин нь 35 хүрсэн байв. Амьтдаа дагуулan оркийн үрлүү дайрна. Гэтэл хонх дуурч маш олон орк дайрч ирнэ. Бавгаанууд оркуудтай тулалдан гинэтл шидийн дайралт ирэх ба броноор амжилттай хаач чадна. Төмөр шайрыг ашиглан тэдний нэгийг устгана. Гэтэл үлдсэн хоёр нь аль хэдийн нуугдсан байв. Оркийн салаа ар араасаа нэмэгдэж ирсээр Аалан бавгаануудаа нэмж гарган тулалдуулсаар оркийн бавгаануудыг нь ядах юмгүй устгана. Давхар шидийн дайралт ирж Аалан хүнд байдалд орно. Гэтэл түүний хажууд Ахмад ирсэн байв. Юу гэж хэлэхээ мэдэхгүй харж байтал утаа харагдахаар нь ирлээ. Юу болсон юм гэхэд оркийн тосгоныг эзлэе гэж бодоод гив. Дуудсан мангасуудыг нь харсанд санаа нь их л зовно. Ахмад ч орк кингийг би ялна. Бусдыг нь чи хариуц гэхэд Дид Ахмад нь ч ирсэн байв. Орк кинг түүн рүү дайртал Ахмад юу ч болоогүй мэт дайралтыг нь хаана. Орк кинг ар араас нь дайрсаар Ахмад ч ганц гараараа хааж байгаа харагдана. Дид Ахмад ч оркуудыг ядах юмгүй устгана. Ахмад ганцхан дайралтаар орк кингийг 2 хэсэг болгон хуваана. Гоблинуудын тосгонууд руу дайрсан чи биздээ гэхэд тийм ээ гин. Чамааг ирснээс хойш хотын гадна шидийн чулуугийн мангасуудын цогцос ихээр олдох болсон. Чамаа гэдгийг мэдэх амархан байсан. Тэр амьтад чиний чадвар биздээ гэхэд тийм ээ гэв. Гүнж гисэн эртнээс мэдэж байсан. Тиймээс л анчин болгосон байх гин. Харсан зүйлийг маань нууцламаар байгаа бол оронд нь эзэлсэн тосгонуудынхаа мэдээллийг илтгэж бай гэв.
Аалын дараагийн удаа оркуудын тосгон руу бавгаануудаар дөрвөн талаас нь дайруулж шидтэн оркуудыг төрүүлж устгаснаар амжилттай эзэлсэн байв. Удалгүй гүн дээр хааны элч ирэх ба хүүгийнх нь өдрийн тэмдэглэлийг өгөн язгууртны үүргээ гүйцэтгэн амиа алдсан гэдгийг нь хэлнэ. Гүн Сэшилээс бусдыг гарган түүнд язгууртны үүргийн талаар тайлбарлахад Сэшил алуулахын төлөө амьдэрсэн юм уу гэж уурлан гараад явчихна. Ааланыг хооллож байх үед Сэшил алга болсон гэд бөө юм болно. Сэшилийг годомжин сууж байхад нь олж ирнэ. Аалын түүнийг тайвшруулан үүрээд авч явна. Тэднийг буцаж ирэхэд аав нь уурхайн эрхийг хаанд өгч язгууртны үүргийг чинь болиулнаа гэхэд Сэшил би язгууртны үүргээ гүйцэтгэнэ гэв. Аалын 11 нас хүрч дахин нэг оркийн тосгоныг эзлэн бие зэрэглэлийн шидийн чулуутай болно. Цагаан луугийн уул руу гарч уурхайн үүдийг олох ба уурхай хуйх цохоор дүүрсэн байв. Бүтэн 1 сарын турш бараг 2000-ыг устгасан ч цохноо дуусахгүй, орж чадахгүй л байв. Дахин 1 сар үргэлжилсэний эцэст гинэт гарч ирэхээ болно. Хоолойвыг уурхай руу оруулан уурхайн зургийг гаргана. Өдөржин үргэлжилсэний эцэст арай гэж хатныг нь олно. Бавгаануудаар дайруулан уурхайг цэвэрлэн нотлохоо болгон хатан зохны хуйгийг авчирсан ч түүнд итгэхгүй бүгд л эргэлзсэн. Гэтэл уурхайгаас олсон гэд материал гаргаж ирэхэд яалтч үгүй түүнд итгэнэ. Аалын уурхайн байршил болон дотоод бүтцийн зургийг нь өгөхөд шин судал байж таарна. Ийхүү шин уурхай илрүүлсэн болж уурхайн 30% түүнд өгнө. Аалын 12 нас хүрч материалийн уурхай дахин ажиллаж эхэлнэ. Хааны илч дахин ирэх ба Корнель гүн хамт ирсэн нь хоёр гэр бүл уурхайг хамтран ашиглах санал авчирсан байв. Гүнч нийслэлд очих тухай хэлэхэд хааны илч надад итгэсэнгүй гэж уурлана. Материалээс болж жинхэнэ төрхөө харууллаа гэд явна. Гүнч бүтэн 100 жилийн дараа ирж байхад хуваа гэсэнд нь уурлан Ахмадыг ирэхээр хамт нийслэл рүү явнаа гэв. Гинэт шуугаан болж дээрэмчид Сэшилийг авч явах гэж байв. Аалын тэдэн рүү дайртал утаа тавин түүнийг ухаан алдуулна. Түүнийг ухаан ороход Сэшил хажууд нь хэвтэж байх ба хоёул хүлүүлсэн байв. Тэдний нэгийг дагуулan шувууга өрөөнөөс гаргах ба цонхоор хартал тэднийг агаарын хөлөгт авч явж байв. Цааш явуулан шалгахтал хааны илч Корнель гүннаар хуйлдсан байж таарна. Гранвилл нийслэлд очивол асуудал болно гэхэд санаа зовох хэрэггүй гэрээнд гарын үсэг зурулчихнаа гэв. Ааланч хүлээсээ тайлан тэднийг аргална. Гэтэл гаднаас өөр нэг нөхөр орж ирэн түүнийг өшөглөн унгана. Тэр яаж алга болвоо гэж гайхахад нөгөөх нь скил харж байгаагүй юм уу гэв. Аалан шууга ашиглан Корнелийн хоолоогоор түүнийг дуудан аалсны тороор зогсон Сэшилийг аваад агаарын хөлгөөс үсрэнэ. Бүх карта төсвөр дээрээ тавьсан ч газар буухад түүний хөл хугарна. Навч ашиглан өөрийгөө эмчлээд цааш цогтно. Мөрөө буруулахын тулд байшингуудыг тойрон эргэлдэнэ. Хотоос гарan мөрөө үлдээхгүй тулд хамгаалтуудаа ашиглан тэдэн дээгүүр үсрэн явна. Зугтаж явсаар ойд хоноглохоор болно. Сэшил авьяастай гэдгээ яагаад хэлээгүй юм гэхэд хэллээгээ сайн зүйл болохгүй гэв. Өглөө болж манай хоёр цааш зүгтцгаана. Гэтэл тэдний хөөж яваа нөхөр хотыг тойрон хүрээгээ тэлжгүй. Манай хоёр 2 хоног зугтаж явсаар Гранвиллийн хойд бэхлэлт дээр ирэх үед нөгөө нөхөрч тэдний мөрийг олсон байв. Шууд л цааш дахингүй. Сэшил цэргүүдтэй байвал аюулгүй биш үү гэхэд тэд түүнийг тогтоож дийлэхгүй гин. Дахин нэг өдөр өнгөрч манай хоёр зүгтсаар л байв. Гэтэл ойгоос Мадаграш гарч ирэн тэднийг хөөн. Өмнө нь Араныг хөөж байсан Мадаграш байж таарна. Том зайд гарч түүнтэй тулалдахаар хүлээнэ. Аалз болон баавгаануудаар дайруулахад Мадаграш бүгдийг нь устгана. Хамгаалт ашигласан ч Мадаграш тэднийг устган Ааланыг барьж авна. Түүний хөлнөөс нь эхлэн амандаа хийн хацхад хутгаа гаргаж ирэн үлдсэн нэг нүдрүүн зоон. Аалын бүх айдсаа төсвөр болгон шилжүүлсэн учраас түүнийг хазаж дийлэхгүй байв. Хутгаараа дамжуулан цахилгаан цохиулан түүнийг устгаж чадна. Түүнийг ялсны хариуд 82,000 оноо авна. Сэшилч уйлан чамааг өгчихлээ л гэж бодлоо гин. Гэтэл нөгөө нөхөр аль хэдийн тэднийг гүйцээд ирсэн байв. Чамааг энд алнаа гэд түүнийг өсөртөл өшөглөнө. Яасан шидийн араатнаа гаргахгүй юм уу гэд түүнд сэлэм тулгахад түүний хажуугаар галын шид өнгөрөх ба Сэшил ашигласан байв. Дахин дайрахад нөгөө нөхөр түүнийг алгадаад унахчихна. Аалын хүүхд томорч байдаг хулчгар амтан гэхэд түүнийг дахин өшөглөн унган дээрээс нь дэвслэнэ. Ааланч түүн рүү инээн одоо зүгтхаас өнгөрсөн шүү гин. Шувууга төрүүлж явуулан Ахмадыг дуудуулсан байв. Нөгөө нөхөрч Ахмадыг доромжлон 10 жил цайз хамгаалчихад хөдөөний Ахмад л төдий юу гэд түүн рүү дайрна. Түүний дайралт Ахмадын хамгаалтыг дийлдэггүй. Ахмад би олон нөхдөө алдсан. Намааг үлдээгээд бүгд өгсөн. Тэднийг хинээрч доромжлуулж чадахгүй гэд экстра скил авра билет гээд дайрахад нөгөө нөхөр 2 хэсэг болсон байв. Ийхүү 4 өдөр хөөцөлдөж явсны эцэст эсэн минь харштаа ирнэ. Аалын Корнель гүн болон хааны элч нарын талаар бүх зүйлийг тайлбарлахад гүн яаралтай явж хаанд мэдэгднэ гэв. Аалын түүнийг зогсон
саналаа хэлнэ. Надад өгсөн уурхаан эрхийг буцааж өгье. Үүнийг ашиглан хааны гэр бүлээс хэргийг шийдэж өгөхийг хүсгэв. Гүн хааны гэр бүлийг хахуултна гэж юу гэж гайхахад тийм ээ та өөрийн гараар гэр бүлээ хамгаалах хэрэгтэй гин. Ахлах зарц үг чинь хитэрч байна гэхэд гүн шудраг захирагч байх гэж хичээж ирсэн ч энэ удаа чиний хэлснээр болъё гэв. Ийхүү гүнгийн охиныг хулгайлсан этгээдүүдийг шийтгэж Корнел гүнгийн эзэмшлийг хурааж авсан байв. Мөн Аалын Сэшил хоёрыг язгууртны үүргийн талаар сурахыг зөвшөөрсөн байв. Багш нь тэдэнд энэ зүйлийн талаар цааш задруулж болохгүй гэд газрын зураг үзүүлэх ба энэ бол төв төв бидний амьдарч байгаа Раташ хаант улс бол энэ. Хойно нь байгаа том улс бол Гямут эзэнт гүрэн. Харин энэ бол мартагдсан твдэх Чөтгөрийн хааны газар нутаг. 112 жилийн өмнө Чөтгөрийн хаан гарч ирсэн. Тэрээр бүх хаадыг бууж өгөхийг шаардсан ч хинч зөвшөөрөөгүй. Тэр явдлаас 50 жилийн дараа авгаа гамшиг болсон. Энэ ертөнцийн бүх шидийн араатны төвшин нэмэгдэж Чөтгөрийн хаан шидийн араатнуудаар айран бүрдүүлэн төв тврүүд арьсан. 4 жилийн хугацаанд 4 улс мөхсөн. Төв твээс гадна Дварф твийн Баукс эзэнт гүрэн, Эльфийн твийн Розенхейм руу ч дайрсан. Гямут эзэнт гүрэн 5 твийн холбоо байгуулсан. Авьяастай хүүхдүүдийг сургаж тулааны талбар руу илгээсэн ч Чөтгөрийн хааны армийг зогсоож чадаагүй. Гямут эзэнт гүрэн газар нутгийнхаа 4/1-ийг алдаж мөхөх цагаа хүлээхээс өөр аргагүй болсон. Гэтэл эзэнт гүрэнд хүн төрлөختний найдвар Хермиос Баатар төрсөн. Баатар 15 наснда тулааны талбарт гарч Чөтгөрийн хааны армийг ялж 5 жилийн дотор хөлийг сэргээсэн. Одоо ч тэргүүн игнэд тулалдж байгаа гэхэд Аален Баатар Чөтгөрийн хаан хоёр хоёул 5 одтой. Одоогоор энэ хоёр энэ ертөнцийн ирээдүйг атгаж байгаа юм уу гэж бодно. Багш, манай улс тариалан хүнсээр тусламж үзүүлж байгаа гэхэд миний төрсөн тосхон үүний л төлөө бүтсэн байна. Бодонгийн мах, гүнгийн гэр бүлийн даруухан амьдрал бүгд холбоотой байж гэж бодно. Язгууртны үүрэг бол 3 жилийн цэргийн алба хаан тулаанд оролцох. Тэнд залуусын тал нь амиа алддаг гэв. Гүн Мадаграшиг ялсан. Сэшиллийг аварсны шагнал. Дээрээс нь гуйх нэг зүйл байна гэв. Энэ бол 600 алтан зоос. Надад байгаа бүх мөнгө. Үүнийг аваад Сэшиллийн бие хамгаалагч болж хамт академид орж тулааны талбарт ч хамгаалж өгөөч гэж гуйна. Аален миний авьяас бол бүтээгч бурхан Эрмиягаас авсан хүч. Дуудах шидтэн. Энэ хүчээр Сэшил хадагтайг хамгаалнаа гэхэд гүн маш их баярлана. Гэхдээ хоёр шагналыг буцаая. Оронд нь миний болон Крена гэр бүлийг татвараас чөлөөлж өгөхийг хүснэ. Гүнч түүнийг нь зөвшөөрнө. Мөн түүний албат байхаа болж Сэшилийг хамгаалъя гэхэд гүн түүнийг нь мэдэж байсан болтой нэгэн илд өгнө. Чиний ачаар би дэд гүн болсон. Энэ бол манай гэр бүлийн бэлэгдэл болсон илд. Чамд юу ч болсон манай гэр бүл арыг чинь даах болно. 4 жилийн турш сайн ажиллалаа гин. Аалан ч энэ ертөнцид шилжиж ирэх биш. Энд тариачны гэрт төрж бодон агнаж язгууртны албат болоогүй бол академид орох боломж олдохгүй. Тамийн зэрэг ийм л утга учиртай байж бурхан анханасаа тамийн зэргийг сонгон дахин төрөх нэгнийг хайж байсан байх. Баатар гарч ирсэн ч Чөтгөрийн хааны аюулд байгаа энэ ертөнцийг авруулахын тулд байх гэж бодно. Аален түүний хүсэлтийг зөвшөөрөн Сэшил хадагтай бид хоёр Чөтгөрийн хааныг ялнаа гэв. Ийхүү аним маань дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Удахгүй дараагийн анимаараа иргэн уулзъя. Хонхоо асаагаа түлээж байгаарай. Баяртай.